Daydream Awakening. Сайн байна уу? Арслангийн ордныханд зориулж уншлагаа хийх чинь хэрвээ таны sun эсвэл rising sign болон одоо Арслангийн орд ихтэй чарттай бол энэ бичлэгийг үзээрэй. Энэ уншлага бол таны орчин одоо ойрын хугацааны мэргийн уншлага байгаа. За Арслангийн ордныхан маань уншлагынхаа хариуг сонсцгоё. Хамгийн эхлээд Eight of Cups үзүр дэшээ харж гарч ирсэн. Тэгэхээр им өөртөө цаг гаргах цаг нь болж өөрийгөө ганцаараа өөртөө цагийг өнгөрүүлээд сэтгэл санааныхаа байдлыг ерөнхийдөө ажиглах өөрийнхөө дотор юу бужигнаад ямар сэтгэл зүй таны одоо байдлыг эзэгнээд байгааг жоохон ч гэсэн өөртөө цагийг өнгөрүүлээрэй. Арслангийн ордныхан маань ер нь байнга идэвхтэй байнга гадуур дотор хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлээд байхаар ерөнхийдөө ганцаараа өөрийнхөө сэтгэл зүйн одоо тэр сэтгэл санааныхаа манд унтсан төөрөгдсөн яваад иж магадгүй тэгэхээр өөртөө ганцаараа цагийг гаргаад бүх юмнаас төр зурдаа холдоод жоохон өөрийгөө ажиглаад сэтгэл санааныхаа байдалтайгаа ямар ч тач садар ажиллах нэ. Дараагийн үзэр болохоор доошо харсан Queen of Wands үзэр гарч ирсэн. Ойрын үед жоохон өөртөө итгэлгүй өөртөө итгэх итгэлийг баг зэрэг алдсан тийм байж магадгүй мэн. Тэгэхээр тэр нуугтаад ерөнхийдөө өөрийнхөө итгэлтэй байдал өөртөө ирч хүчтэй байдлыг буцаж сэргээх шаардлагатай байгаа юм байна. Өөрийнхөө тэр хулчгар айсан нэг юм харанхуй хэцүү газар очсон байгаа бол түүнээсээ та зүгээр л юуч бодохгүйгээр юуч бодохгүй ирч хүчээ сэргээ. Тэгж чадах юм бол таны ирч хүч цаанаасаа ороод ирнэ. Та өөрөө тэр нуугдсан юм хумигдсан айдастай төгшүүртэй газар байгаа бол таны ирч хүч тэр газарт орж таныг цэнэглэж итгэлийг чинь улам л илүү одоо бууруулна. Тэгэхээр зүгээр л өөртөө итгээд хүчтэй зоригтой шулуудаад өөрийнхөө ирч хүчээ буцаад мэдрэхээр та босох хэрэгтэй. Тэр нуугдсан байгаа, хумигдсан байгаа магадгүй буланд очоод нуугдсан байгаа тэр өөрийгөө татаж авч гаргаж ирэх хэрэгтэй шүү. Өөртөө хамгийн их ирч хүч оруулдаг зүйлийг хийхийг оролдоорой. Тэгэх юм бол та цаанаасаа шууд сэргээд ирж магадгүй дасгал хөдөлгөөн хийх ч юм уу, наранд цагийг өнгөрүүлэх ч юм уу. Та нэг юу хамгийн их сэргээдэг вэ тэр зүйлээ та хийгээрэй. За дараагийн үзэр маань болохоор Nine of Pentacles дэшээ харж гарч ирсэн. Энэ бол маш таатай үзэр. Та маш их хөдөлмөрлөөд, маш урт замыг туулаад, маш их зоос буюу маш их эд баялаг хөрөнгө цуглуулж амжилтыг цуглуулсан байна. Энэ бол таны цэвэр хөдөлмөрийн сайхан үр дүн, таны хүртэх хэрэгтэй баялаг. Тэгэхээр энэ баялагийг хараад бас өөрөөрөө бахархаад өөрийнхөө хөдөлмөрийг үнэлээд өөртөө талархаарай. Энэ бол хэр баргийн хүн бүрийн бүтээж чаддаггүй баялаг. Та бол энийг маш гоё амарханаар гэхүү мэдээж амархан байгааг бах. Маш их хичээл зүтгэл тэмүүлэл орж иж та энэ бүгдийг бүтээсэн байгаа. Гэхдээ энийг та бас үнэлэхгүй үнэлэхгүй тоохгүй байвал энэ бол хүн болгоны хийгээд чадах зүйл бас биш шүү гэдгийг би танд сануулж хэлье. Та байсан болохоор та энийг биелүүлж чадсан. Тэгэхээр өөртөө гоё талархах хэрэгтэй. Өөрөөрөө гоё бахархаараа. Тэгээд
эд баялгаа гой хуримтлуулаарай. Тэ? Шууд амар өрн тараад харин хөдөлмөрийнхөө тэр үндсэнийг мэдээж мэдрээд хадгалах нь зүйтэй. Knight of Pentacles доошо харж гарч ирсэн. Тэгэхээр саний их хураасан эд баялаг амжилтыг бас хит яарч, сандарч, твдэж алдах үе гэдэг ерөнхийдөө сануулгатай санагдаж байна. Хит их бас сэтгэлээрээ хөөрөөд эсвэл бусдад гайхуулах гад тэ бусдыг дайлах гад ч юм уу юу гэдэг тэр эд баялаг хөрөнгөө та өөртөө тодорхой хэмжээнд хуримтлуулад, хадгалаад, бүр илүү өргөжүүлээд, баяжуулаад өөртөө хадгалах хэрэгтэй шүү. Энэ бүгдийг алдваа гэдэг юм бас анхааруулгын үзэр гарч ирж байна. Бусдад гайхуулахын төлөө тийшээгээ зарцуулахыг би бол хэрэггүй шүү гэж бас зөвлөмөр байна. Мэдээж бусдад гайхуулмаар санагдаж байгаа сэтгэлийг бас ойлгочлаа л да. Гэхдээ энэ таны хөдөлмөрийг рискт оруулахаар тийм төрлийн үйлдэл хийх гэдэг бол тэрийгээ бас анхаарах хэрэгтэй. За дараагийн үзэр маань Three of Wands гэдэг үзэр гарч ирлээ. Тэгэхээр танд маш их юм чадвар, авьяас, туршлага хуримтлагдсан. Та энэ бүгдийг бас бусадтайгаа хуваалцах тийм гоё багш болж бусдад түгээх газраас ирсэн маш их хуваалцах энергитэй байгааг харуулж байгаа хүзэр байна. Тэгэхээр ингэх тусам бусадтай өөрийнхөө авьяас бэлэг чадвараа, тэр туршлагаа, эрч хүчээ хуваалцах тусам тэр чинь бүр илүү үржигдэж танд ирэх болно. Дээрээс нь маш том гоё тийм мод ургах болно. Таны өөрийн тарьсан, таны өөрийн бий болгосон та өөрөө тэр мод шиг эрч хүчтэй маш том энергитэй аураатай болох болно. Тэгэхээр хуваалцмаар байгаа зүйлсүүдээ бас бусадтайгаа хуваалцтэй тэр туршлагаа, чадвараа, мэдлэгээ өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хуваалцмаар байгаа зүйлсүүдээ хуваалцаарай. Гэхдээ эд баялагын хувьд бол та өөртөө хуримтлуулах хэрэгтэй. Доошо харсан Five of Swords гарч ирлээ. Тэгэхээр саний энэ их хөдөлмөр, энэ их замналын явцад та магадгүй ганц 2 3 хүнийг гомдоосон байж магадгүй байвал тэр хүмүүстэйгээ бүр нүглөө нь харж агаад магадгүй уучлалт гуйх ч юм уу эсвэл өөрийнхөө алдаа дутагдлаа тайл хэдийнэ ухаарсан байгаах гэж бодож байна. Тэгэхээр тэр фил байгаад болж байгаа санаа зовж байгаа өөрийнхөө үйлдэлээсээ ичж байгаа тиймэрхүү харилцаатай хүмүүс байвал очоод уучлалт гуйгаарай тэр эвгүй юм хаарал үссэн, эвгүй юм холдоод бие биенээсээ хөндөрсөн конфликттэй үе гарч ирсэн бол тэр хүмүүстэйгээ очоод буцаад эвлэрэх. За ийм мессежүүдтэй хөзөр гарч ирлээ. Тэгээд ямар ч тач та өөртөө цагийг өнгөрүүлээд өөрийнхөө эмоцтойгоо сайн ажил хийх хэрэгтэй. Тэг нь бас сануулж өгье. Энэ бол хамгийн түрүүнд гарч ирсэн үзэр байгаа. Тэгээд өөрийнхөө нар шиг тэр сайхан элч энерги бусадтай гоё хуваалцаж өөртөө итгэх итгэлээ буцаж эргүүлж олж аваарай гэж бас зөвлөж хүсэж байна. Тэгээд амжилт хүсье Арслан. Баяр та.